итгэл ба. Тэгэхээр бид нар бол одоо жишээ нь тэр мянган хөгжлийн зорилттой бол одоо 30%-аас доошгүй одоо эмэгтэйчүүдийн оролцоотой байна гэдэг ингээд амлалт авсан байж штэ. Энэ бол олон улсын туршлага юм л да. Ямар нэгэн асуудлыг шийдэхийн тулд одоо шууд яваад одоо шийдэх боломж байхгүй бас асуудлууд байна шүү дээ. Тухайлбал одоо эмэгтэйчүүдийг улс төрд олноор нь оруулахад олон төвөг саадууд байна тий. Тэгээ энийг одоо цаана бол одоо эмэгтэйчүүд орж ирснээр хөгжлийн том эрх ашиг байгаад байдаг. Орох гэхээр наан бас нэг юм жижигхэн саад хаалгууд нь улс төрийн намуудын хаалгууд таалтай байх жишээ нэ тийм ээ. Тэгээ улс төрийн намтай ингээ холбоод ярихаар юм байна л да. Улс төрд эмэгтэйчүүд орж ирэх гэхээр өрсөлдөе гэхээр бас хөрөнгө мөнгө санхүүгийн асуудал бас их чухал байдаг. Тэгэхээр тэр одоо түрүүний Сүхбаатар гишүүний ярьдгаар улс төрд ороход сонгуульд оролцоход бол одоо хувь хүний фактор их одоо шалтгаалдаг гэдгийг бас давхар хэлхийг хүсэж байна. Тэр хүн бас сонгуульд өрсөлдөх эдийн засаг санхүүгийн чадамж байна уу үгүй юу гэдэг дээр бас улс төрийн намууд их хараад байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бол тийм чадамжтай болсон эмэгтэй улс төрч бас нэг олон байхгүй байна л да. Тэгэхээр энийг зөв яаж шийдэх үү гэхээр энэ одоо сонгуулийн тухай хуулинд л квот заагаад тийм ээ. Одоо сонгуульд нэр дэвшиж байгаа 76 хүний одоо 30% гэдэг чинь 20 хэдэн хүн байна шүү дээ тий. Ийм одоо хүнийг дэвшүүлэх ёстой маа гэдгийг хуульчлаад өгөх юм бол одоо бүх л улс төрийн намууд үүрэг авчиж байгаа, хариуцлага хүлээчихэж байгаа. Тий. Манай намч одоо 30-аас доошгүй хувийн эмэгтэйчүүдийг дэвшүүлэх нь эднээ намч дэвшүүлэх нь тийм ээ. Ингээд тэгэхээр улс төрийн одоо улс төрийн намын удирдлагууд нэг ийм одоо бас зовлон байдаг байхгүй юу. За энэ одоо хөрөнгө санхүүгийн хувьд одоо боломжгүй эмэгтэйг дэвшүүлж яхахын оронд за нөгөөд орж байгаа дэвшүүлж энэ маань одоо хөрөнгө санхүүгийн хувьд бололцоотой нэг судал алдахын оронд одоо тэр эмэгтэйчүүдийн асуудал дүүрч энэ одоо бололцоотой эрэгтэйг дэвшүүлж гэсэн ийм хандлага их байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ хандлага энэ бас зөв юм л да. Намс одоо ялахын төлөө өөрийнхөө одоо үзэл баримтлалыг улс орны хөгжилд хэрэгжүүлэхийн төлөө одоо намын зорилт байдаг. Тэгэхээр зорилтоо биелүүлэхээр хажуунаас нь одоо эмэгтэй нэр дэвшиж бас дэвшнэ. Бид нар бас чадна гэдэг ингээд байна шүү дээ. Тэгэхээр энийг зохицуулахын тулд бол одоо энэ сонгуулийн тухай хуулиар зохицуулах. Аль ч улс төрийн нам адилхан хэмжээний эмэгтэйчүүдийг дэвшүүлэх юм бол тэр улс төрийн намд үүсэх одоо нэг судлаа алдах тийм эрсдэл нь багасж байгаа байхгүй юу. Тэгээ квот гэхээр бид нар бол одоо ярьж штэ 76 гишүүний 30-аас доошгүй 20 хэдэн хувийн эмэгтэйчүүд байж ээж одоо улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх боломж үүсэх юм аа гэдэг. Тэгээ зохистой харьцаа үүсэх юм аа гэдэг олон улсын судалгаагаар ингээд гарцсан байж байгаа. Тэгэд ер нь олон улсын судалгаанаас ингээд харахад бол тэр хэмжээнээс л эхэлсэн байдаг байхгүй. Тэгэхээр бид нар эхэлж байгаа учраас одоо энэ хэмжээнээсээ эхлэх 30% та байгаасаа гэж. Уул нь бид нар ч одоо сонгуулийн тухай хуулинд бол 30%-ийг нэг удаа батлуулж аваад алдсан юм шүү дээ тий. 2007 онд бол тий тэр ажлын хэсэгт би байж байгаад өөрөө тэр бас дэлгэрмээ одоо манай энэ бүгд биднэрт нөлөөлж байгаа бид нар тэгээ тэр үед оруулж исэн байхгүй ажлын хэсэгт. Тий тэгээд уул нь батлуулсан гэтэл одоо дараа нь бас тий ингээд хассан байгаа маа. Тэр яг хөө тэр бол бас сая ярьдаг те улс төрийн намуудын одоо удирдлагуудын бас нэг л зовлон л да тийм ээ. Нам суудлаа авмаар байдаг. Тэдний өнөөдрийн үзэж байгаагаар эмэгтэй улс төрчид одоо нэр дэвшигч нар бас одоо суудлаа алдчих магадгүй гэсэн нэг юм болгоомжлол байгаа байхгүй. Тэрийгээ даван туулахын тулд одоо тэр 30% маань хассан байх л гэж одоо зөвтгөж бодох юм байна шүү дээ ирчүүдээ тийм. Тэгэхээр ерөнхийдөө сая ерөнхийдөө богино хугацаанд тий бас Азийн орнуудад Араби тий Латин Америкийн орнууд Скандинавын орнд ер нь квотын гэдэг зүйлийг ашиглаж яаж одоо бас тий эмэгтэйчүүдийн төлөөлөлд хөгжил дээлтэй бодлого бий болж байгаа талаар бас туршлагуудаас ярьж байна. Зүгээр Европын орнуудаас ч гэсэн Франц гэх чинь 50%, Португал, Бельги гэдэг энэ улсууд бол бас нэлээд их өндөр үзүүлэлттэй явж байгаа юм байна лээ л дээ. Тэгээд Сүхбаатар дарга бас нэг хэвлэлийн баг хурал хийж хат бас их гоё жишээ хэлжсэн. Тэрийг би бас өнөөдөр зарим үзэгчид маань бас анзаар сонсоог байх. Тэр одоо мэдээлэл бас манай үзэгчдэд хөргөхөө тий яг энэ олон улсын туршлагатай холбоотой. Гэхдээ яг хуу би чинь бас одоо энэ ажлынхаа хүрээнд байнгын орооны дарга болоод ингээд бас энэ сонгуулийн үйлдэл ингээд манай эмэгтэйчүүд маань бас тодорхой ажил нөгөө байнгын орооны ажил зохион байгуулж байгаа зохион байгуулагч учраас надад бас ингээ хандаад ингээд бас би нүүбийн ч гэсэн одоо холбогдох улсууд эднэртэй ярьж байгаа. Тэгээ Филиппиний сая Манила хотод эмэгтэйчүүдийн оролцоо төлөвийн талаар очлоо л доо. Тэгээ маш олон эмэгтэйчүүд жинхэнэ одоо эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч. Тэгээ тийм одоо улс төрч эмэгтэйчүүдийн дунд орсон. Үнэхээр дайчин тийм улсууд байдаг. Тэгээ тэд бол амжилтанд хүрсэн учраас тэдний одоо хэлж ярьж байгаа юм. Би бол үнэхээр бас тэр эдийн одоо юмыг нэлээд сонслоо ажиглалаа. Тэгээд ерөөсөн Монгол улсын оролцооны төлөвлөлийн төвшингээ харьцуулаад байгаа нэг арлын улсуудтай л Тувалу, Күүкийн арал гэж байгаа шиг тийм ээ. Манай одоо зарим хүмүүс мэдэхгүй тий. Тэгээд балан бид нар чинь бол хичнээн чамлаад байгаа мөртлөө манайхаас хамаагүй өндөр амжилттай байгаа байхгүй юу? Балбын одоо төлөөлөгчтэй би бас одоо эмгтээ төлөөлөгчтэй цуг сууж байгаад ярьж илаа.
Тэгээ үзэхээр ерөөсөө Азад бол маш их амжилт болж. Одоо жишээлбэл Аз номхон 7 орнууд л гэж байгаа юм л да. Австрали одоо ерөнхий сайттай байж байна. Филиппин ерөнхийлөгчтэйгээ сая байж байгаа өөр ерөнхийлөгч гарлаа. Тэгээд энэтхэг ерөнхийлөгчт нь одоо байж байна. Одоо өмнөд Солонгост Пак Чонхи гэдэг ерөнхийлөгч байсан хүний охин одоо парламентын гишүүн эмэгтэй маш хүчтэй өрсөлдөн. Ер нь ерөнхийлөгч болох байхаа гэсэн ийм одоо эмэгтэй улс төрч одоо өнөөдөр юун дээр байж байгаа шээ тэ. Өмнөд Солонгост байж байгаа шээ тэ. Японд одоо угаасаа уламжлалаар социал демократ намын дарга нь эмэгтэй ч гэдэг юм. Тэгээд Азад бол ерөөсөө хөдөлгөөн бол маш хүчтэй өрнөж байна. Тэр хүмүүсүүдийн яриаг сонсоход ингээд үзэхээр Монгол бол би одоо тэрэн дээр бол олон юм юу хэлэх вэ? Хамгийн бага одоо төвшөндөө хамгийн ардчилсан нөгөө манай Монгол Улсын ерөнхийлөгч нөгөө ардчил улс орнууд нийгэмлэгийн юм дээр ингээд даргалж байгаа. Тэгээ одоо Аз загвар гэдэг. Гэтэл яг эмгтээчүүдийн эрхийг оролцоо хангаж байгаа талаасаа бол бид нар бол загвар байтугай бараг жишээ тэрийг дурдахгүй гэхээр яс авталцгаар байгаа байхгүй. Тэгэхээр яс авталцгаар тэгээ тэр эмгтээчүүдийн ярьж байгаа сэдв арга барил бол ер нь бол үндсэндээ дагнж ярьж байгаа нь эмгтээчүүдийн эрхийн асуудал бол ахуй амжиргааны төвсөнд хамгийн нэг зүйлийг л жигшиж байгаа зүйл. Ерөөсөө эмгтээ хүнийг дорд үзэж байгаа тэр үзэлтэй бол эмгтээ хүн хатуу шийдмэг тэмцэхийн тулд эрх мэдэлд хүрэх ёстой. Тэгээ эрх мэдэлд хүрэхдээ зүй ёсныхоо тэр одоо төлөөллийг олж авах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээд тэн дээр яригдж байгаа би асуудлуудыг орж ирээд бас аргагүй биднээс өөр өнцгөр харддаг, өөр үнэлэмжтэй, өөр дагнадаг сэдвтэй хандлага нь өөр юм байна. Тэгээд жишээлбэл яагаад одоо миний түрүүний хэлдгээр одоо эр хүн болоод жишээлбэл хувийн бизнестэй илүү их амжилт олъё гэдгээс илүү одоо жишээл төрийн юм дээр бол Америк судалгаа байсан шүү дээ. Би түрүүнийг дахиад хэлээд ихэнх аауд тэгдэг гэнэ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч миний хүү болоосоо гэж боддог гэж байгаа байхгүй. Тэр шиг саяны энэ хэлж байгаад яагаад эмэгтэй хүн төрөхөд нэг тийм одоо төрд одоо нэг тодорхой карьер хаашин тийм тодорхой зорилго тавина гэж хүн бэлгшээдгүй. Зарим хүмүүс аавууд тийм амбицтай байдаг гэнэ л дээ. За одоо хүү гараад миний хүү маань аавынхаа бүтээгүү улс орондоо хэрэгтэй юм. Тэгээ охин гарчхаар л энэ амьдралд нууц биш шүү дээ. Тэгэхээр яг энэ Азийн орнуудад бол яг энэ ахуйн төвшөнд байгаа их энгийн зүйлээс эхэлдэг юм. Тэгэхээр энэ төвшин дээр бол эмэгтэйчүүдийн ахуйн нөхцөлийг сайжруулалттай холбоотой асуудал дээр үнэхээр алхам хийгээд ингээ явж байгаа мянганы хөгжлийн зорилтыг ярьж байна. Тэгээ зарим одоо талаар бол энэ мянганы хөгжлийн зорилтыг хийхэд бол дистрата төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй байдаг гэж байгаа. Тэгээ би өөрөө яг энэ дээр өөрөө сонссон учраас зүгээр зарим зүйлийг гүйцэд хэлж чадахгүй магадгүй. Ер нь бол нэг тийм ийм нэг нарийн мэдрэмж бас байна. Үгээр хэлж болохгүй. Ямар ч зэнтэй нэг эмэгтэйчүүдийн орчин донд ингээд тэр асуудлыг ярьдаг хүмүүсийн донд орохоор нэг энд бол нэг тийм мэдрэмж. Ер нь бол энэ чиглэлээр одоо биш үү? Энэ чиглэлээр би улс төрчин нэг алхам хийх хэрэгтэй юм байна. За Сүхбаатар одоо гэдэг хүн их худлын гишүүн байгаа энэ үедээ эмэгтэйчүүдээс би илүү сайн дуурай. Үнэхээр ихтгэл өмчлөрөө би яриа. Тэгэхээр зарим нь шоолж магадгүй, зарим нэг инээж магадгүй, тоглож магадгүй. Гэхдээ зарим эмэгтэйчүүд алга ташаад хүлээж аваад Сүхбаатар гишүүн инглээ гэхээр дагаад Сүхбаатар гишүүн чинь надыг дэмждэг бас цөөнгүү одоо сонгогч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр сонгогчд маань ядаж тэр нийгмийнхаа хэсэгт надыг дэмждэг хүмүүстэй би Сүхбаатар гишүүн чинь энэ эмэгтэйчүүдийг дэмжиж шүү. Үнэхээр миний ихтгэл өмчлөл яг үнэн голоосоо байна. Надыг хараарай. Би дэмжиж. Тэгээ хэлэхээр зэрэг магадгүй зарим хүмүүс гоо Сүхбаатар эмэгтэйчүүдтэй ажиллаж шүү. Эмэгтэйчүүдийн дэмжлэгийг авах гэдэг шүү гэх бодоход энэ их энгийн зүйл байхгүй. Тэгээ бодохоор энэ улс төрийн зах зээл дээр эмэгтэйчүүдийн дэмжлэгийг авах гэсэн тусгай одоо улс төрийн маркетинг гэж одоо хэлээр нь ярих юм бол маркетинг гэдэг юм үүсэх эмэгтэйчүүдтэй илүү ихтэй хүн илүү ажилдаг ажиллаж байж эмэгтэйчүүдийн ажиллахын тулд эмэгтэйчүүдэд дэмжих хэрэгтэй шүү дээ. Тэгээ эмэгтэйчүүдийг гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхээр яг энэ асуудалд нууц юм байхгүй. Би тэр манайд одоо хуралд оролцож буцах замд бол ерөөсө бодсон бодлоо илэн далангуу хуваалцах надад төрсэн мэдрэмж. Тийм учраас би цаашдаа энэ одоо эмэгтэйчүүдийн оролцоо төлөв нэмэгдүүлэх асуудал дээр ихтгэл өмчлөөрөө дуу хоолойгоо илэрхийлж оролцсон. Тэгээд магадгүй би их амжилтанд хүрвэл бусдын хоцорч шүү. Тийм учраас бас энэ чиглэлээр бол илүү олон бас улс төрч одоо эмэгтэйчүүд ажиллахад зүв байхаа гэж би бас бодож байна. Яг бол сонгогчдын маань 52% эмэгтэйчүүд. Одоо нөгөө манай бас улсын их хурлд байгаа залуу одоо эрэгтэй гишүүд дотор бол бас үнэхээр яг гендерийн асуудлыг ойлгоцсон ийм хүмүүс бас нэлээд хэд байгаа байхгүй. Манай Сүхбаатар гишүүн тэргүүтээ одоо манай Очрот гишүүн байна. Гендерийн хуулийн ажлын хэсгийг ахлаад үнэхээр тэрийг бол бас гаргахын төлөө явж гаргуулсан ган төмөр гишүүн байна. Мэтчлэн ингээд улсууд бол үнэхээр үнэн голоосоо ойлгоцсон байгаа хгүй тэрийг. Үнэн голоосоо. Үнэхээр энд ямар учраас ингээд байгаа, ямар хэрэгтэй гэдгийг нь ойлгочоод энэ хүмүүс ингэж яриад байгаа. Тэгэхээр бид нар нөгөө эднэрээрээ илүү яриулах нь ер нь бол их зөв юм байлээ. Нөгөө талаасаа нэг асуудал байгаа. Ерөөсөө одоо ингээд манай Европын орнууд бол яг ямар дүгнэлт хийсэн байныг бол эмэгтэйчүүдийг дэмждэг нам бол илүү их тийм нөгөө юу авч байна. Сонгогчийн саналыг авч байна. Эмэгтэйчүүдийг дэмждэг юм улс төрчид бол илүү дэмжлэгийг авч байна гэдэг
ийм дүгнэлт бол гарцсан байгаа. Энийг бол өшөө монголчууд манай эрэгтэйчүүд бол одоо өшөө ойлгох цаг нь болсон л доо. Нэвтрүүлэг манд дуусах 5 минуттай вэ гэж найруулагч сануулж байна. Тэгэхээр хамгийн сүүлд би нэг л асуултыг тавья гэж бодод байна. Ямар нэгэн байдлаар сая өнгөрсөн 2 сард бол бас гендрийн тэгш байдлын хуулийг батлахдаа бас л хамгийн гол заалтыг маань орхитуулсан. Ямар нэгэн тодорхой шалтгаанаар энэ удаа бас ямар нэгэн байдлаар өөрчлөлт шинжилт хийгдэж чадахгүй тохиолдолд одоо бидний ямар одоо сөрөг үр дагавар ямар хөгжил хүлээж байна вэ? Би өнөөдрийн ингээд ярилцж байгаа сэдвийг одоо юунд анхаарлаа бид нар илүү хандуулж байгаа вэ гэдгийг ойлгож байгаа гэвэл за нэгдүгээр бид өнөөдөр энэ тогтолцооныхаа асуудлыг өөрчилж чадах юм уу сонгуулийн хуулинд дээр. Энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол бид нар эмэгтэйчүүдийн квотыг бий болгох за энэ асуудлыг шийдэж чадахгүй л гэсэн. Хамгийн ихний асуудал энэ. Тийм учраас өнөөдөр улсын хурлаар хилцэж байгаа сонгуулийн тухай хуулийг өөрчлөх одоо зайлшгүй шаардлага байна гэдэг нэгдүгээр зэргийн асуудал бол энэ. Хэрвээ сонгуулийн хуулийн тогтолцоог бид нөр өөрчилж чадахгүй бол квотын тухай асуудлыг огт яриад хэрэггүй. Угаасаа одоогийн үйлчилж байгаа сонгуулийн хууль 12 сарын 15 гэхэд хэрвээ өөрчлөгдөхгүй бол сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж чадахгүй. Энэ бол бас өөрөө өвөрмөц онцлогтой хууль. За тийм учраас одоо бол манай парламентын манай Сүхбаатар даргын яриад байгаа энэ сонгуулийн хуулийг тогтолцоог нь өөрчлөх асуудал пропорционалын одоо элементийг оруулж ирья гэдэг энэ холимог тогтолцоог л авах бол биднэрт үндсэн шаардлага байна. Энийг авч чадах юм бол дараа нь бид нар дараагийн одоо квотыг тогтоох одоо энэ асуудлыг шийдвэрлэхэд нэг алхам хийж чадна гэж үзэж байгаа. За мэдээж бүгдийг чадахгүй гэж. За өнөөдөр ер нь бол эмэгтэй нэр дэвшигчид мажоритар системээр явхад одоогийн хуучин системээр бид нар сонгуульд оролцоход яг ирчүүдтэй энэ зэрэгцэж улс төр ихэд бол маш хүндээ. Одоогийн хуучин хууль маань бол өөрөө их мөнгө давмгаасан, эрх мэдлийг дагсан, одоо булхаатай, лууртай ийм янз бүрийн одоо муу сөрөг үр дагавар ихтэй ийм одоо сонгуул болоод байгаа. Энэ бол өнөөдөр манай сонгогчд ард түмэн бол бүгдээрээ мэдж байгаа. Тийм учраас энэ алдаагаа засмаар байна. Сонгуулийн хууль нь өөрөө хариуцлах султай. Тэр сонгуулийн хуулийг одоо зөрчсөн хүнд хүлээлгдэг хариуцлага нь ч өөрөө сул ийм одоо хуультай байхгүй бид нар ч хүний гараар тоолдог. Тэр механизм нь өөрөө өнөөдөр сонгуулийг булхаатай, лууртай явахад их нөлөөлөд байгаа ч юм уу. Ийм зүйлүүд байна. Нөгөө талаас гэвэл төрөвчээр хэмжиж байна. Мөнгөтэй гишүүн түрүүн бас хэлж байна. Үнэхээр мөнгөөр одоо хэмжигдэж байгаа ийм сонгуулийн системийн тогтолцооч мажоритар систем. Тэгээ энд бол үнэхээр эмэгтэйчүүд бол ялагдахаас өөр арга байхгүй. Ер нь бол мажоритар системээр эмэгтэйчүүд нэг 15%, 10% нэр дэвшээд бол нам болгоноос гараад байгаа шүү дээ. Ганцхан сонгогчд очихоор нь үнэхээр бас л төрөвч хараад сонгочдөг байхгүй. Тэгэхээр манай монголчууд, манай сонгогчд бас нэг зүйлийг их бодох хэрэгтэй. Монгол ухаанаа бид бол геймергүй байгаа байхгүй юу? Монголчууд өнөөдөр эмэгтэй хүнийг биш оюун ухаан, мэдлэг боловсролыг парламентэд суулгаж иж Монгол төрийн бодлого зөв зэгцтэй шударга явна гэдэг алтан дүрм хөлийн дээсийг бол маш их сайн ойлгосон. Энэ Монгол ухаанаа гээхгүй явж чадах юм бол Монголын төрд өнөөдөр бид нар төрөвчтэй хүмүүсийг сонгохгүй, мэдлэг боловсрол мэрэгжилтэй бидний төлөө ажиллах сэтгэлтэй хүмүүсээ сонгохгүй гэдгийг ялгаж салгана гэсэн. Ийм одоо бас ойлголт байна. Ямар ч гэсэн бүгдээрээ боломж олгон даалгавар дараа. Сая сүүлийн асуулт. Би нэг Сүхбаатар гишүүнийг л яриараа гэж бодод байна. Би дараа цаг үеэр тэр сөрөг үр дагаврын тухайд бол танд яг ойлгомжтой юм бол эхлээд хоёр асуудал байгаа. Нэгдүгээрт бол бидний төрийн бодлогын тавьсан зорилт биелэхгүй. Мянганы хөгжлийн зорилтоос 30-аас доошгүй хувь хүрэх зорилт бид олон улсын өмнө хүлээж авсан энэ үүрэг манд биелэхгүй. Тэгэхээр бидний нөгөө ардчлалын шалгуур үзүүлэлт гол юм дээр бол энэ дээр бид бол муу дүн авна л гэж хэлж болно. Нөгөө нэг асуудал байгаа. Нөгөө нэг асуудал нь бол бид эмэгтэй гишүүнтэй одоо байх уу байхгүй юу гэдэг асуудал. Одоо байгаагаа хэвээр одоо хадгалах, эднээсээ муудах, эсвэл одоо төлөөлөлгүй болох тийм аюул бол үнэхэр хүлээж байгаа. Тэгэхээр ямар асуудал үүсч ийнэ вөхөр би одоо бас энгийн жишээ хэлээ. Зүгээр энэ дээр хит жижигэрч магадгүй. Жишээ нь одоо чагсаалт цуглаан нийгмийн уур амьсгал үнэхээр бухимдал их байна. Энэ парламентыг эргэжүүлж энэ одоо зөвшөлдсүүлж идэг байхгүй. Тэгэхээр наацх нь одоо өнөөдөр чагсаалт цуглаан үүсээд ихэд эмэгтэй улс төрчид байдаг бол тэрийг эргэжүүл, зөөлөж, тэр дуу хоолойг урдчлаж илэрхийлж ингэ зөвшөлдсүүлдэг. Тэгэхээр улс төрийн доктортой байдал энэ асуудал шийдэгдэхгүй бол 2012 оны улсын хурал маань одоо эрэгтэйчүүд хит давмгаалсан хандлага хэвээр үлдэх юм бол нийгмийн нөгөө дотоод зөрчилдөө бас одоо намжихгүй юм байна. Бас л одоо нөгөө зөрчилдөө. Тэгэхээр том араамаар нэлэх юм улс төрийн доктортой байдал эргээр нөлөөх тэр том хүчин зүйл маань урдын адил өгүүлэгдсэн хэвээр байна. Яг хувийнхаа тухайд ингээ харах юм бол ерөөсөө нийгмийн хандлага бас нэг том сөрөг цохилт үүсэж байгаа нь бол эмэгтэй улс төрчдийг ерөөсөө нийгмийн хандлага бол тодорхой зөвшөөрөхгүй байгаа учраас одоо эрэгтэй хүний талаас хэлэх юм бол эмэгтэйчүүдийн тэмцэл маань илүү дайчин бөгөөд илүү одоо ширүүн ийм хандлага руу орно. Энэ нэргээд бас улс төрийн нөхцөл байдал бас сайнгүй нөлөөлнө.
Тэгэхээр ингээ аваад үзэх юм бол сөрөг үр дагавар бол нийгмийн талаасаа, улс төрийн талаасаа, үжил хандлагын талаасаа бол энэ бол бас байгаа юм. Тийм учраас бид энийг урдчлаж харж шийдэх ёстой. Шийдэл гаргаж ер нь парламент яах гэж байдгийг юм хэрэг нийгмийн зөвшөлтсөл олонний нийгмийн уур амьсгалыг бол доктортой байлгахад чиглэгддэг. Тэгэхээр энийгээ бид хийх ёстой. Улс төрчдийн үргэлтэй. Мөнгөтэй улс төрч. Тий би Скватер гүшүнтэй бас санал ихтэй байна л да. Өнөөдөр нийгэм улс төрийн нөхцөл байдал бол маад бас нэлээд төвөгтэй байгаа. Иргэд бол бухимдалтай байна. Яагаад бухимдаад байгаа юм тийм ээ? Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн одоо хөгжлийн одоо хурдцсан нь бол дэлхийд одоо 3 дугаарт орж гэж ярьж штэ. Тийм их одоо эдийн засгийн хурдтай өсөлттэй явж байна. Гэтэл өнөөдөр бид нар одоо жишээ нь ядуурлаар аваад үзэхэд өнөөдөр 39% тавина тийм ээ. Өшөө бүр 90 оноосоо ухраад одоо 90 оны үед ч одоо 36% гэж хэлсэн бол өнөөдөр эдийн засаг маань ийм одоо хурдтай өсрөнгөө хөгжсөн хэрнээ яагаад одоо ард түмэн маань ядуу байгаад байгаа юм бэ тий? Яагаад одоо тэр ажил хийх гэсэн эмэгтэйгийн хүүхдийн цэцэрлэгт авахгүй байгаа? Яагаад тэнд одоо баян хушуун сурж байгаа хүүхдүүд 3 ээлжээр нэг ширээн дээр гуруулаа ингэж зэрэгцэж суугаад байгаа. Энэ бүхэн бол эмэгтэй улс төрчдийн нүдээр харж л шийдэгдэх асуудлууд л да. Эрчүүд маань олон асуудлуудыг шийдэж байна. Гэхдээ дахиад хэлье. Эмэгтэй улс төрчийн одоо шийддэг, олж хардаг ийм асуудал бол тустай байдаг. Энийг олж харсан учраас дэлхийн нийтийн туршлага болвол эмэгтэй улс төрчдийг оруулж ирэхин тулд сонгуулийн тухай хувьд нь тодорхой квотыг заагаад өгчдөг. Энийн үр дүнд олон эмэгтэйчүүд улс төрд орж ирж тэр эрчүүдийн олж харж чадахгүй байгаа одоо нарийн нандин жижиг асуудлуудыг жижиг гэж хэлэхгүй л дээ одоо тэр эрчүүдээ олж харж чадахгүй байгаа тэр асуудлуудыг эмэгтэйчүүд шийдээд явах юм одоо боломж байдаг. За тэгээд ер нь бол нөгөө одоо хамгийн гол нь иргэд бас яагаад бохимдолтой байна уу? Тэ асуудал их байгаа учраас л тэ. Тэгээд тэрний хамгийн гол хоёр асуудал нь бол нийгмийн шудраг бас зөрчигдөд байна гэдэгт бол бохимдож байгаа. Хоёрдугаарх тэгвэл нийгмийн баялагын хуваарлт чинь бол өстой шог байна гэдэг шиг тэ. Хуваарлт чинь шог байна штэ гэж ингэж бохимдож байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр энийг бид нар засъя гэж үнэхээр засах ёстой тийм үү? Засахын тулд үнэхээр бид нар энэ асуудалд оролцъё л гэж байгаа. Тийм. Тэгэхээр энэ бүх асуудал нь цаанаа хэрвээ энэ шийдэгдэхгүй бол асуудал нь цаанаа шийдэгдэхгүй л гэсэн үг. Сонгогч хүний таны амьдрал өшөө өөрчлөгдөхэд бол хол байна л гэж л ингэж л ойлгох хэрэгтэй байхаа л гэж бодож байна. Тэрийг бол эмгтээчүүд хийнэ л гэж үзэж байгаа. Энэ төлөөллийн ер нь бол парламент өөрөө байна шүү дээ, тэ. Монгол улс чинь парламентын засаглалтаа орон тэгвэл төлөөллийн ардчлалыг эрх зүйн орчноор бий болгож өхийн тулд л эмэгтэйчүүдийг дэмжээсэ. Би бол бодож байгаа 2012 оны сонгуульд эмэгтэйчүүдийг дэмжсэн нам ялах байхаа л гэж бодож байгаа. Тийм учраас энийг бол манай Скватер гишүүн их сайн мэдэрч байгаа юм байна. Манай эрэгтэй улс төрчид эмэгтэйчүүдийг хэр дэмжин тэр хэмжээгээр нийгмийн сонгогчдын 51.7% бас эмэгтэйчүүд. Тэгээд тэдний дэмжлэгийг авах боломжтой болно гэж. Гэхдээ би сонгогдох гээд байгаа биш үү? Бусдыг уриалж одоо аяны үйл ажиллагаагаа явуулахын тулд хүн өөрөө жишээ болж л орж байгаа болохоос би бас одоо бусад төгтөгөө хүндэтгэж байгаа манай олон эрэгтэйчүүд маань бол ер нь ойлгож байгаа. Ойлгож байгаа ч гэсэн түлхэж өгөх хэрэгтэй байгаа. Тэр утгаар дэмжлэг үзүүлэх та. Скватер гүшүүндээ бол үнэхээр их баярлалаа. За ингээд баярлалаа. Ингээд өнөөдрийн манай нээлттэй хэлцүүлэг маань өгөр өндөрлөж байна. Ерөнхийдөө эмэгтэйчүүд ч шатан хэвлэл мэдээлэл аяны хүрээнд илүү тодорхой одоо ямар одоо нарийн нандин асуудлуудыг улс төрийн хэмжээнд гаргаж ирэх шаардлагатай вэ гэдэг талаар өнөөдрийн манай нээлттэй хэлцүүлэлд оролцсон эрхэм зочид маань бүгдээрээ маш сайхан ярилцлагыг өглөө. Ингээд үнэхээр одоо улс төрийн одоо төвшөндөх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж одоо 2015 онд олон улсын одоо өмнө хүлээсэн одоо үүргээ биелүүлж одоо тий парламент 30%-аас доошгүй хувийг авах болтгоо гэдэг ийм сайхан өрөөлөөр би энэ шууд ярилцлага өндөрлөе гэж бодож байна. Ингээд эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзъя. Баяр таа.